Уухээ хүүхдийн гадаж хүлэгмөр дэргэлээ. Ардын усгийн 104 жилийн Монгол Улсын үндэсний хоёр цэнгэл наадмын дагны уралдааны үзүүр дээр Хэнти аймгийн Дадал сумын уяц Ганзэргийн дашнымын хурдан хар дагийн Монгол Улсын Додмонлой Цаашкагийн Эрдэнэ хот уйсан наатараараа дсэн байгаа харагдаж байна. Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт Усан дөржин Бацаагийн хурдан алдар дагны уралдааны үзүүр дээр гарч ирсэн байна. Наадлаар нь Монгол Улсын алдарт Догт 2-ын Догт жаргалын уй шурдуулдаг Монгол Улсын Додмонлой Балдөржин Баяр дөржинхүү Гаридтын сартай хэр дагны уралдааны 4-5 дээр гараад ирсэн байна. За Гаридтын хурдан сартай хэр хурдан шандас дагны уралдааны 4-5 дээр байгаа өнөөдрийн хурдан шандас дагны уралдааны үзүүр дээр Савгийн отхон дулгын уй шурдуулдаг хурдан сартай хэр үзүүр дээр гараад ирсэн байна да. Энэ жилийн Орхон аймгийн Алдартуудын наадам түрүү магнад дурдсан Орхон аймгийн Баян өндөр сумын хадаад Савгийн отхон дулгын хурдан сартай хэр хурдан шандас дагны уралдааны үзүүр дээр гараад ирсэн байна. За хэр дагуул хөлтэйхэн юм байна. Хоошоо суугаад байгаарэ. Хоошоо жоохон суугаад байгаарэ. Увс аймгийн Үлгийн сумын уугуул Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт яаж Савгийн отхон дулгын хурдан хэр хурдан шандас дагны уралдааны үзүүр дээр гараад ирсэн аман хүзүүн дээр гараад ирсэн байна. Жоохон дотор руу болоод урагшлаад байгаарэ. За хэр даг аман хүзүүн дээр байна. Үзүүр дээр нь зөвлөгөн гүйний онгороо дээр загсан тамгатай хурдан зэр хурдан шандас дагны уралдааны өнөөдрийн 200 гаруй дагаа гарч ирээд гушуултлаа. За энэ бол Говьалтай аймгийн 9 булаг сумын уяаж Балдан Дөржинбаатар догтгийн хурдан зэр талцсан даагийг 13 настай бол доотрын алтан зүг гэж эрэгтэй хөвгт унсан хурдан зэр даг энэ жилийн Монгол Улсын үндэсний хоёр цэнгэл наадмын дагны уралдааны үзүүр дээр гараад ирсэн байна. За амын үзүүн дээр Савгийн отхон дулгын хурдан хэр даг байгаа. За яваад байгаарэ. Үлдэхгүй ш яваад байгаарэ. Айргийн 3 дээр Цэцбаатар аймгийн Уулын сумын аймгийн алдарт байж Халтрын алтан уйгийн уй чурдуулдаг Ховд аймгийн Чамбал сумын аймгийн алдарт байж Монгол Улсын хүчит зан Баатар хүүгийн Пүрүү сайхны төрсөн Пүрүү жаргалын хурдан хонгордаг дагны уралдааны 3 дээр гараад ирсэн байна. За дагны уралдааны 3 дээр Ховд аймгийн Чамбал сумын аймгийн алдарт байж Баатар хүүгийн Пүрүү жаргалын хурдан хонгордаг дагны уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн байна. Энэ жилийн Цэцбаатар аймгийн өмнөд үсгийн хурдан уралдааны айргийн дага яваад байгаарэ. За айргийн 4 дээр Эрдэнэгийн улаан хүүгийн уй чурдууд хурдан хонгор дааг байгаа. Айргийн 4-5 дээр гараад ирсэн байгаа хурдан хонгор дааг бол энэ жилийн Өмнөг аймгийн Төвийн бүсийн хурдан уралдааны айрыг дурдсан Дунд аймгийн дурантай уяаж Эрдэнэгийн за энэ дунд тал дээр Монгол Улсын алдарт яаж Эрдэнэтийн Баян зулын уй чурдуулдаг Монгол Улсын алдарт яаж Эрдэнэтийн Баян зулын уй чурдуулдаг Баян сумын уяаш Батбадрын хурдан хонгор дааг байна. За энэ дунд тал дээр Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын аймгийн алдарт яаж Доржин Баттөксийн хурдан бор дааг цээжин дээр гарч ирлээ. Наадлаар нь 296 дугаартай мөрцөн цагаан гулцтай хүүхдтэй хурдан хэр дааг байна. За дунд талаас Монгол Улсын Додмонлой Баяр сайхны тавг очрын уяаны хурдан хэр дааг дунд талаас урагшлаа явууллаа. Цаана дундлыгаа эдэн дагнуудад тогтоод байгаарэ. 281 дугаартай морцсон хурдан галтар дагны уралдааны дунд тал дээр энэ жилийн нийслэлийн хангар дурлалд аман үзүүнд хурдсан Дүндээ дөржин Баян жаргалын уй чурдууд Арган аймгийн Ихтамир сумын уйж Нямдавагийн сартай галтар даг эндээ энэ наадлын энэ жилийн нийслэлийн хангар дурлалд аман үзүүнд хурдсан Дүндээ дөржин Баян жаргалын уй чурдууд хурдан галтар даг байна. За энэ дунд тал дээр шарг цээжвэртэй 696 дугаартай морцсон хурдан хэр даг үзүүр дээр сайхан хөлтэйгэн гарч ирсэн байна. За энэ бол Чой Чамцын чулууны хурдан уй чурдууд Дунд аймгийн Эрдэнэ далай сумын уяаж хурдан одоо Чой Чамцын чулууны хурдан зэр талцсан дааг байна. За үзүүрийн 6 дааг шүү. Дунд аймгийн Дурантай уяаж Луусын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн улаан хүүгийн энэ жилийн Өмнөг аймгийн бүсийн хурдуулалтаа айрыг зурдсан хурдан хул дааг айргийн 5 дээр байна. Яваад байгаарэ. Цээжнийхээ 6 даагтай наа 6 дааг үлдэхгүй нэг зэрэгцчихээрэ. За зургуулнгийн сайхан танилцуулж. За нөгөөний наадлаар 66 дугаартай марцсан хэр дааг энэ хэр дааг бүртгэл 661 дугаартай марцсан ногоон цамцтай хүүхдээ хурдан хэр дааг. За түүний ардтал дээр Монгол Улсын Додмонлой Баяр сайхны тавг очрын хурдан хэр дааг байна. За яваад гараа үзүр хат яваад гараа. За энэ бол одоо дөрөв дээр Осор даваагийн Лувсан дөржин хурдан хэр дааг байгаа. Дундуу Хэнти аймгийн Дэлгэр хаан сумын Лувсан дөржин хурдан галтар дааг 5 дээр байна. За хонгор дааг үзүүрлэгээс энэ жилийн одоо хөлтэйгэн байгаа дааг байна. Жоохон үлдчихээрээ үзүүр дээр 6 дааг гинсэн байна. За энэ хэдийн мил хэдтэй вэ? 55 таа юм байна. Дааг эргээд 5 км орчим явлаа. За дааг эргээд одоо 5 км орчимгод үзүүрийн даагнууд дүүрэн 55 таа яваад байна шүү. За Цэцбаатар аймгийн Уулын сумын аймгийн алдарт яаж Халтрын алтан уйгийн уй чурдуулдаг Монгол Улсын хүчит зам Баатар хүүгийн Пүрүү сайхны төрсөн аймгийн алдарт байж Пүрүү жаргалын жилийн Цэцбаатар аймгийн өмнөд үсгийн хурд уралдаанд айрыг турдсан хонгор дааг Монгол Улсын үндэсний хоёр цэнгэл наадмын дагны уралдааныг гушуулсан байгааг үзэгч та бүхэн толтон харж байна. За хонгор дааг за наадлаар нь Шарвын мөнгөн шагаан Төв аймгийн Дэлгэр хаан сумын байж Монгол Улсын үндэсний хоёр цэнгэл наадмын хүрээ халдсан бараа түрүү магнад хурдлуулж ирсэн Шарвын мөнгөн шагаан хэр дааг 3 дээр орж ирлээ.
Улаанбаатар хотын Багангай төргийн хариад Монгол Улсын тод мандаж Ганбаатарын буян доктрийн ууж хурдлуулдаг Төв аймгийн Дэлгэр хаан сумын ой Шарвын мөнгөний шагаан хэр даагны уралдааны 4 дээр наадлаар нь орж ирсэн байна. Цаатлаар нь загсан дамгтай шаргадаг амуу үзүүн дээр орж ирлээ. Жоохон дотор болоо жоохон үлдчихээрээ. За ингээд одоо Ховд аймгийн Чамнун сумын хариад Баатаргүйгийн бүрүү жаргалын хурдан хонгордог энэ жилийн Монгол Улсын үндэсний хууль зангид наадмын даагны уралдааны гушуулцаар 6 км 500 м явдсан байна да. За амуу үзүүн дээр шарга дааг байгаа. Загсан дамгтай 123 дугаартай амарсан хурдан шарга дааг байна. 123 дугаартай амарсан хурдан шарга дааг даагны уралдааны амуу үзүүн дээр байна. Аяргийн 3 дээр Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөний шагаан өсгий цагаан хурдан хэр даагийн Монгол Улсын тод мандаж Ганбаатарын буян догт хойсон үзүүр дээр урагшлаа явчлаа. За амуу үзүүний шаргадаг аймгийн алдартай Доржийн цайлгаас хөрөнгийн уйж хурдлуулдаг энэ Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдартай Гүн Дашин Бат эрдэнэ хурдан шаргадаг шүү амуу үзүүн дээр урагшилж байгаа хурдан шаргадаг. За Аяргийн 3 дээр Төв аймгийн Дэлгэр хаан сумын уйж Шарвын мөнгөний шагаагийн хурдан халдардаг байгаа Монгол Улсын тод мандаж Ганбаатарын буян догтхын уйж хурдлуулдаг хурдан халдардаг даагны уралдааны 3 дээр орж ирлээ. За 4 дээр цагаан хувцастай хөвгтэй хурдан хайрдаг. За энэ бол аймгийн алдартай Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдартай Балдан Доржийн мөнгөн сүхийн уйж хурдлуулдаг Жамин Шарвын Баттарын хурдан хайрдаг даагны уралдааны 4 дээр байна. За Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдартай Балдан Доржийн мөнгөн сүхийн уйж хурдлуулдаг Жамин Шарвын Баттарын хурдан хайрдаг хурдан шандас даагны уралдааны 4-5 дээр онгон намгатай хурдан хайрдаг бол цаатлаар нь энэ жилийн Өмнөг аймгийн Төвийн бүсийн урд уралдаанд хайраг дурдсан Дурнодгоо аймгийн Дурнтай байж Луусын аймгийн алдартай яаж Эрдэнэгийн улаан хөгийн хурдан хонгордог 7 дээр урагшлаа явчлаа. За наадтыг үлдчихээрээ наадаас үлдчихээрээ. За ингээд үндсэндээ 6 дааг байна. За тэр одоо дундхалдал руу 661 дугаартай марцсан хурдан халтар даагуул энэ жилийн одоо Баатар бангийн хурдан 3 турдасан халтар дааг шүү. Осор давгийн Лувсан Доржийн уйж хурдлуулдаг Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын уйж Лувсан Доржийн хурдан халтар дааг байгаа. За халтар даагуул ингээд за үзүүр дээр үндсэндээ 7 даагараа явчлаа. 8 дээр хүрэн дааг орж ирлээ. Яваад гараа. Наадтыг үлдэхгүй сайхан яваад гараа. Наадтыг сайхан зэрэгцээ. За 8 дээр хүрэн дааг орж ирлээ. За Монгол Улсын мандаа байж мөнгөтийн цэрэн жовын уйж хурдлуулдаг Төв аймгийн Заамар сумын Цэцэгмаагийн Мемсгийн хурдан зайрдаг энэ жилийн Жавхан чаргын хурд уралдаанд Аяргийн тав дурдсан зайрдаг байна. Монгол Улсын үндэсний их хууль зангид наадам хурдан халтар хязгаалангаа Аяргийн тавд хурдлуулж байсан Батөржийн унган адуу Жавхан чаргын хурд уралдаанд энэ жил Аяргийн тав дурдсан Монгол Улсын мандаа байж мөнгөтийн цэрэн жовын уйж хурдлуулдаг Төв аймгийн Заамар сумын Цэцэгмаагийн Мемсгийн хурдан зайрдаг хурдан шандас даагны уралдаанд 7 дээр байна. За Төв аймгаас бол үндсэндээ 46 дагуулсан баян наадам төрүүлээд байгаа шүү. Хойш үлдчихээрээ. За энэ жилийн Жавхан чаргын хурд уралдааны одоо Аяргийн 5-ын хурдан дааг байна. За ардлын хэдэн даагнуучаас хөлтэйгэн байгаа маа яваад гараа. Наадтыг сайхан зэрэгцээд байгаа. Ардлын хэдэн даагнуучаас хөлтэйгэн байгаа маа шүү. Наадлын хээр да 200,121 дугаартай марцсан 11 дугаартай марцсан Тэгшвэрийн 6 жовын уйж хурдлуулдаг Төв аймгийн Баян зөгсмийн Ухнын зэрэгийн хээр дааг шүү. Энэ Баян зөгтийн Бат эрдэнэ хээр даагаа бүртгэсэн байна. Энэ Ухнын зэрэгийн хурдан хээр дааг баха. За Тэгшийн 6 жовын уйж хурдлуулдаг Төв аймгийн Баян зөгсмийн Ухнын зэрэгийн хурдан хээр дааг байна. За түүнийх нь урдтал дээр Монгол Улсын тод манлаа яаж Төвдөн Зашдын Бацэргийн унган намгатай хурдан хардаа урагшлаа явуулчлаа. Хар дагас хөлтэй урагшилжлаа шүү. Үзүүрлөө одоо урагшилж очиж одоо мэдэндээ тэр галдардаг 778 дугаартай мордсон. За энэ бол Өвөр хангай аймгийн 20 оны сумын ууж Үлзий Бадрахын Алтан хоёгийн хурдан хайрдаг. Энэ зоосон дамгатай хурдан хайрдаг байна. Энэ Дорж самбуугийн ууж хурдлуулдаг хурдан хайрдаг шүү. Хаяа хэрвэн гард магнын зоосон дамгатай хурдан галтар daa урагшлаа явуулчлаа. За Цэлэн аймгийн Баруун бүрэн сумын аймгийн алдарт явж Элдв учрын Ариун болдын хүрээ халдсан daa орж ирлээ. Цэлэн аймгийн Баруун бүрэн сумын аймгийн алдарт явж Хязаалангийн уралдаанд хурдан хүрээ халдсан Хязаалан амаа үзэн дурдуулсан аймгийн алдарт явж Элдв учрын Ариун болдын хүрээ халдсан даа гэж энэ эрхээтэй зузаад амгатай хүрээ халдсан дааг байна. За ардлаас хүрэн daa орж ирлээ. 994 дугаартай марцсан хурдан хар дааг байна. За энэ бол одоо Дорнод аймгийн Баян Төмөн сумын Аваагийн жигмэдийн хурдан хар дааг байна. Аваагийн жигмэдийн хурдан хар даагийг Зол Эрдэнэ гэж 13 настай эрэгтэй хөгд унжуулж байгаа маань түүний хар тал дээр 215 дугаартай марцсан Цэнгэр говцтой хурдан хар дааг орж ирлээ. 215 дугаартай марцсан хурдан хүрэн дааг байна. Аймгийн алдарт яаж Батмөнхийн догтхийн хурдан Өмнөг аймгийн зохицсон сумын яриад Төмөр тогоогийн Батмөнхийн хүү догтхийн хурдан хүрэн дааг байна. За одоо яваарэ. Одоо урагшлаад гараа. За түүний урд тал дээр энэ Дорнод аймгийн цагаан осон яриад Монгол Улсын алдарт яаж Бүтийн Бацаагны хүү Соёл хотын унган намгатай хурдан хүрэн дааг орж ирлээ. За аймгийн алдарт яаж Мөнх хотын Цэрэн дамбын уйж хурдлууд Өвөр хангай аймгийн Тараг цумын нийслэлийн алдарт яаж Дорж хотын шинэ мөнхийн сартай зайр дааг байна. За энэ бол Дорнод аймгийн цагаан осон яриад Монгол Улсын алдарт яаж Бүтийн Бацаахан түүний хүү Соёл хот нарын унган намгатай хурдан дааг байна. За урагшлаа явуулчаарэ. Одоо урагшлаад үзүүрийнхаа хэдэн даагнуудтай очиж зэрэгцээд байгаа. За 7 дээр бордог байгаа. Наадах зэрэгцээрэй. Тэг шудрахгүй шүү.
За хаяа хэрвэн гард магнаа унган намхтай дорд самбуугийн ууж урдуулдаг өвөр хангаа аймгийн харааран сумын Өлзий Бадрахын алтан уягийн хурдан хээр дагш сая зөрсөн 6 дээр өргөжлж байгаа хурдан хээр даг. За үзүүрийн 5 даагтай эргээ зэрэгцлээ. Яваад гараа. За даагны хуралдааны 4 дээр 2018 оны ардын хөсгөлийн 97 жилийн Монгол Улсын үндэсний их баяр цангил наадмын их насны мордын хуралдаанд хурдан хүрээ халдсан мороо түрүү магнаад хурдлуулж байсан. Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шагаан хурдан хээр дагийн Монгол Улсын тодмолд байж Ганбаатарын буян догт хойсон Шарвын мөнгөн шагаан өөрийнх нь унган намхтай хурдан хээр дагаа айргийн дөрөв дээр бол энэ жилийн Өмнөг аймгийн Төвийн Мөсийн хурдуулалтанд айрыг турдсан. Дундгой аймгийн Луу сумын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн Улаан хүүгийн хурдан хулдааг айргийн 5 дээр буюу хурдан чандас даагны уралдааны буруу тал дээр байна. 5 дааг тасарсан. Эндээс 3 км яваад даагны уралдааны түрүүчийн даагнууд барайнд орох нэ. За Монгол Улсын үндэсний их баяр цангил наадам хурдан хар шүтлэнгээ түрүү магнаад хурдлуулж байсан. Дундгойн дурантай яаж Эрдэнэгийн Улаан хүүгийн хурдан хонгордог айргийн 5 дээр байгаа. За энэ хэдийн мэйл нэг дүүрэн сайхан 50-тай юм байна шүү. За Дундгой аймгаас энэ жилийн Монгол Улсын төрийн их баяр наадмын даагны уралдааны түрүү тодорт юм болоо яад юм бол доо Дундгой аймгийн дурантай байж Эрдэнэгийн Монгол Улсын үндэсний их баяр цангил наадам хар шүтлэнгээ түрүү магнаад хурдлуулж байсан уу яачаа. За энэ одоо яасан актер доторлоор ярьж байх юм бэ? За наадлаар нь аймгийн алдарт Доржийн зайлгаа сурангийн ууж хурдуулдаг Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт Гүн Дашин Батэрдний хурдан шаргадаага. За Гүн Дашин Батэрдний хурдан шаргадааг 10 настай гомдоржин ган сүрэнгэж эрэхтэй хөвгт болсон. За Дундгой аймгийн Луу сумын аймгийн алдарт Эрдэнэгийн Улаан хүүгийн Зөвхлөхийн буйны онгороор 3 нүдний чандман намхтай хонгордог хараатай байна. Хонгордог хараатай юм байна шүү. За ард тал дээр нь Монгол Улсын үндэсний их баяр цангил наадмаас эхлээ сумын наадам хүртэл бүх нас нь бүх одоо зэндааны наадмуудад их насны мөр төрүүлгэж байсан. Улаанбаатар хотын Багангай дүүргийн Монгол Улсын тодмонлоо байж Ганбаатарын буян догтхын ууж хурдлуулдаг Төв аймгийн Дэлгэр хаан сумын ууж Шарвын мөнгөн шагаан хээр даг үзүүрлээ. За хээр даг нь одоо шилгээж байгаа даг байна. За шилгээж байгаа адуу бол одоо гентел гэдэг юм байлаа да. Төв аймгийн Дэлгэр хаан сумын ууж Шарвын мөнгөн шагаан 2018 оны ардын хөсгөлийн 97 жилийн он баяр наадмын их насны мордын уралдаанд энэ довонд хүрээ халдсан бараа түрүү магнаад хурдлуулж байсан байна шүү. За ардын хөсгөлийн 104 жилийн он баяр наадмын дааг төрүүлэгдэв юм болоо яад юм бол да. За хайргийн 3 дээр зээр даг ороод ирсэн байгаа. Жохон дотор руу болчоо. Жохон дотор руу болчих. За зээр даг хайргийн 3 дээр 4 дээр Лусан дөржийн хурдан хээр даг Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумаас хайргийн 4 дээр гараад ирсэн байгаа. Булган аймгийн Хутаг өндөр сумын зохион байгуулагчсан Баатар мангийн хурд уралдаанд энэ жил хайргийн 3 хурдасан байгаа. За ингээд одоо Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шагаан хурдан галтраад Дундгой аймгийн Луу сумын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн Улаан хүүгийн Өмнөг аймгийн Төвийн Мөсийн хурд уралдаанд айрыг турдсан хурдан хулдааг хоёр чинь ойн холбож аваад бариачны зурхаар үндсэндээ хүнд ирчихэж байгаа юм байна шүү. За ингээд одоо Эрдэнэгийн тэгж айхтар зурхгүй шүү. Эрдэнэгийн Улаан хүүгийн ууж Эрдэнэгийн Улаан хүүгийн хурдан хонгор дааг нь буруу талдаа юм байна. За наадлаар зээр дагыг явууллаа. Наадлаар зээр дагыг бас одоо хөлтэйгэн шиг авчраа нийлүүлж байна. За энэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн алдарт байж Лавг сүрэнгийн гам болдгийн хүрнэн халдсан дагийн мөндөө энэ наадлын хүрээ халдсан даа Лавг сүрэнгийн гам болдгийн хүрээ халдсан дааг номерын сан харагдахгүй юм байна да. Лавг сүрэнгийн гам болдгийн хүрээ халдсан дааг мөн баг мөнд. За даагнуудыг явууллаа. Эсгэл дааг ном юм блэ үүнийг тааруулсан уяач эсгэл дааг сум юм блэ үүнийг тааруулсан уяач ном юм блэ гэдэг. Төв аймгийн Дэлгэр хаан сумын уяач даагны мэл 60 сүргэлзэж явна штэ. Хинтээ аймгийн Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шагаан хурдан хээр дагыг Улаанбаатар хотын Багангай дүүргийн Монгол Улсын тодмонд байж Ганбаатарын буян догтох үйж ардын хөсгөлийн 104 жилийн он баяр наадам түрүү магнаад хурдлууллаа. Аман хүзүүн Дундгой аймгийн Луу сумын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн Улаан хүүгийн хурдан хулдааг аман хүзүүн дурдаж наадамчин олыг байсгалаа аймгийн алдарт яаж Лавг сүрэнгийн гам болдгийн хүрээ халдсан дааг Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс хайргийн 3 турдаллаа. Ган зэргийн Бацайхан уяж уяж сарганд харуулдаг да. Айргийн 4 бууралдааг 172 дугаартай морцсон хурдан бууралдааг айргийн 4 турдаллаа. Орнод аймгийн Матас сумын Монгол Улсын манд Цэнд Баатарын хурдан бууралдааг айргийн 4 турдаллаа. Айргийн 5 турдан хээр даг айргийн 5 турдалж наадамчин олныг байсгалаа. Айргийн 5 Хөвсгөл аймгийн Галц сумын Монгол Улсын алдарт яаж Намжил дөржийн нацаг дөржийн хурдан хээр даг айргийн 5 турдаллаа. За Бацэргийн хурдан хонгордааг 7-8 мөрөн дээр хурдалж байна. 996 дугаартай марцсан Цэнкэр говцтой хүүхдэд хурдан бордааг хурдалж байна. За Ховд аймгийн Чанман сумын хараад Баатар хүүгийн Пүрүү жаргалын хурдан хонгордааг 10 гаргаад хурдаллаа. 1111 дугаартай марцсан аймгийн алдарт яаж Алтан сүхийн мөнгөчнгийн ууж хурдуулдаг Сэрэнжиг мэдийн нинж бадмын хурдан хүрээ алдсандаг 10 гаргаад хурдаллаа. Хадвасангийн Батэрдний хурдан хонгордааг байна. Монгол Улсын хөдөлмөрийн Баатар төмрийн Хүйрийн хурдан хээр даг тэргүүтэй дагнууд орлоо. За ингээд үргэлжлүүлэн та бүхэндээ шууд амжилттай айргийн мөрний агшаанаас хүргье.